Тэгэхээр энэ үднээсээ бол одоо сард нэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулганыг энэ оны 5 дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулахар болсон байна. Энэхүү ажлын хүрээнд улсын ерөнхий прокурорын газраас хариуцсан чиглэлийн дагуу хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх гарц шийдлийг тодорхойлох зорилгоор хүүхдэд ээлтэй прокурор хилцүүлэхийг 2022 оны 4-р сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Хилцүүлгийн үеэр прокурор ажилтнуудаас хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх талаар хэд хэдэн санал гаргаж хилцүүллээ. Тухайлбал илүү цагаар ажиллаж байгаа прокурор ажилтнуудын хүүхдийг тав тухтай аюулгүй байлгахад анхаарч тусгай өрөө тогтчуулах, байгууллагын дэргэд хүүхдийн өдөр өнжүүлэх ажилуулах зэрэг саналуудыг гаргасан байна. Гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газраас цаашдаа залуу прокурорууд, замун дээрсэн гэр бүлийн чиглэлийн одоо боловсрол олгох чиглэлээр залуучуудад нь хүүхдүүд нь гэр бүлтэн зориулсан хамтын ажиллагааны хүрээнд олон талын ажлуудыг бас хийхээр төлөвлөж байна. За энэ хүрээндээ ч гэсэн бид нар цаашдаа 2022 онд төдийгүй урт хугацаанд бас энэ чиглэлээр хамтран ажиллах хаа гэдэг ийм хүлээлт бол байна. За энд оролцсон хүмүүсээс бас хэлж яхад прокурорын байгууллагаас дэргэдээ хүүхэд залуучуудад ээлтэй үйлчлэгийг нэвтрүүлж байгааг бас эндээс бас мэдэж авлаа. Жишээ нь одоо маш их ачаалттай ажилдаг мөртлөө гэр бүлдээ цаг зав зарцуулахад прокурорын албаагч маш хүндрэлтэй байдаг тухай. Замун дээрсэн прокурорын байгууллага маань өөрөө бас нөгөө хүүхдэд ээлтэй, гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлэхэд ерөн цаашдаа гэр бүл хөгжлийн газартай хамтарч юуг анхаарах вэ гэдэг тал дээр бид хүн бас саналаа хэлсэн. За эндээс гарсан саналын дагуу цаашдын чуулга уулзалт мэдээлэл хилцүүлэхт бас энэ өрнөх болов гэдэг ийм хүлээлт бол байгаа. Цаашдаа бол ялангуяа энэ хүүхдэд ээлтэй, залуучууд ээлтэй, гэр бүл ээлтэй бодлого одоо бий болгоход прокурорын байгууллагын үүрэг оролцоо, прокурорын байгууллагын бас энэ одоо ачаалттай ажилдаг, өдөр шөнөгүй ажилдаг энэ албан агчдыг бид бас гэр бүлтэн зориулсан, хүүхдэд зориулсан бас ямар зүйлийг хийж болох вэ гэдэг тал дээр бас ярилцсанаар онцлог байсан гэж бодож байна. Нэгж прокурорын газруудаас хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд гэмт хэрэгт холбогдох, хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлуудынхаа талаар болон байгууллага дахь эцэг эхийн зөвлөлийн талаар мэдээлэл хийсэн юм а. Цаашид прокурорын байгууллагаас хүүхэд хамгааллын бодлогыг байгууллагын онцлогт тохируулан боловсруулж, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран прокурор албан хаагчдын гэр бүл хүүхдүүдэд зориулсан олон талтай ажлуудыг зохион байгуулж ажиллахар боллоо.